Зураач оюун гэрлийн Монголын газар салхи нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нийлдэ хийлээ. Үзэсгэлэн Япон болон Америк улсад зохион байгуулагдаж байсан бол энэ удаад Монголдо анх удаага зохион байгуулагдаж байгаа ийм үзэсгэлэн юм байна. За энэ үзэсгэлэнд тавигдсан зураач оюун гэрлийн бүтээлүүдийн онцлог нь гэх юм бол өөрийнхөө сэтгэлд төсөөлөгддөг одоо байгалийн өвөрмөц үзэгдлүүдийг бас өөрийнхөө сэтгэл зүг бас маш өвөрмөцөөр дүрслэн гаргаснараа онцлог ийм уран бүтээлийн үзэсгэлэн болж байгаа юм байна. Өөрийн дотоод сэтгэлийн дахин давтагдашгүй торгон агшныг уран бүтээл болгон туйравдаг зураач оюун гэрэл бие даасан үзэсгэлэнгээ зохион байгуулж байна. Хүн байгаль хоёр хэдийнээс дахин шүтэлтэлтэй оршиж ирсэн учраас тэрээр байгалийн өвөрмөц үзэгдлүүдийг хүний оюун ухааны сэтгэмжтэй хослуулан гаргаж ирсэн нь түүний уран бүтээлийн гол онцлог юм а. Монголын тал салхи гэсэн өвөрмөц нэртэй энэхүү үзэсгэлэнд түүний багш Ягуро Хироши өөрийн биеэр хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс тавьжээ. Энэ үзэсгэлэнг Монголд нээж байгаа явдалтай их баяр талархалтай байна гэдгээ илэрхийлье. Миний шав бол энэ сэтгэлийнхаа доторх юм их өнгө будгаараа юм уу эсвэл байгаа юм хэлбрээр нь биш тийм бодгаараа гадгад зурдгаараа надаас илүү энэ Японд ч гэсэн тэргээр их үнэлгээ авч байгаа бусад зураачтаас илүү юм аа. Хүн бүрийн дотоод сэтгэлд байдаг хүсэл мөрөөдөл, нууцлаг нарийн мэдрэмжийг өнгө будгийн гайхамшигыг хослуулан илэрхийлсэнийг зурсан зураг бүрээс нь олж харах боломжтой. Япон улсад 15 жил амьдрах хугацаанд тосон будгаар зураг зурж, их нутгийнхаа дурсамжийг өөрийн сэтгэлдээ төсөөлж байсан нь эдүүгээ та бидний мэлмид хүрээд байна. Үзэсгэлэнгээ Япон болон Америкийн нэгдсэн улсад гаргаж төрсөн нутгийнхаа уярал төрүүлэм өнгө айсыг гадаадын үзэгчдэд мэдрүүлж байсан юм а. Энэхүү үзэсгэлэнгээ Монгол улсад анх удаа Монголын үндэсний уран зургийн галерейд зохион байгуулж байгаа нь түүний хүсэн хүлээж байсан мөч байлаа. Энэ зургийн нэр бол Цэнхэр мөрөөдөл гэдэг нэртэй. Тэгээ яагаад ингэж нэрлсэн бэ гэвэл энэ сайн харуул доогуур нь зам шиг байгааз тэгээ замны бүр тэр эцэст нь гэрэл гараад ямар нэгэн хүчтэй энерги ч юм уу те гэрэл гарч ийн. Энэ утгаараа замын эцэст тийм ямар нэгэн хүчтэй энерги тийм том зүйл хүлээж байна. Тэргээрээ мөрөөдөл гэсэн тийм утгатай. Гадаадад яг хүмүүсээс авч ирсэн миний үнэлгээ бол өнгө будгийн хоршил ч юм уу яг сэтгэлийн дотор байгаа юмаа илэрхийлж тавьдаг гэдгээрээ их онцлогтой гэдгээрээ би үнэлэгдэжсэн.